За ганцхан төвч дараад сурагчдынхаа шалгалтын дэлгэрэнгүй дүнгийн ингээд доторх задаргаатай гаргаад очуулдаг ийм системийг харьцуулах гэж байна. За энэ систем нь яадаг вэ гэхээр тухайн шалгалтанд авсан сурагчдынхаа дэлгэрэнгүй бүтгэлийг гаргаж ирнэ, хөл дүнгээ гаргаж ирнэ. За жишээлбэл энэ хөл дүнгээс харах юм бол 2 хүүхэд ботсон байгаа энэ бодлого нь 14 дугаар бодлого юм байна. За манай анги 14 дугаар бодлогон дээр анхаарахгүй болохгүй нэ гэх мэтлэнгээр ингэж харж болдог. За мэдээж багш нар бол сурагчийн нэр харуулах гэсэн төвчөндөө дараа сурагчдынхаа нэрийг харна. За мэйл хаяг харуулах гэх юм бол ингэж дараад за нэг буцаад нууч хувийн мэдээлэл учраас. За сургууль харагдуулах хэмжлэг ингэж дараад ингэж харж болдог. За бүр хураангуугаар хараа гэх юм бол ингэж харж болно. Онооны чагсаалтаар чагсаана гэх юм бол ингээ оноогоо чагсч нэхээсээ баграагаар тэгээ тийг оноотой сурагчдыг нуух гэх юм бол ингээ нуугдуулж байна. За ингэж гаргаж авдаг систем танилцуулна. За мэдээж зэрэг энэ гаргаж авсан хүснэгтээ нэг төвч дараад хэвлээд авчна. Нэг төвч дараад Excel-ээр татаад авчиж болно. За Excel-ээр татаад авчих юм бол мэдээж зэрэг тэр өгөгдөл дээр янз бүрийн анализуудыг хийж болно. График байгуулах юм уу, дундаж далайц. За тэр байтугай стандарт хазаалтаа ч гэсэн тооцоод авчих боломжтой гэсэн үг. Excel-ээр татдаг учраас. За энийг хэрхэн ажиллах вэ? Энэ видеогоор дэлгэрэнгүй тайлбарлая. За IMT-ийн онлайн сорил гэж ороод за 1000 онлайн сорил руу орж үзье. За энэний жишээлх юм бол 6A гэсэн сорилын харталт байгаа энийг А гэсэн тэмдэгтэй анхаарлын тэмдэгтэй төвчөн дээр дарна. За утсан дээр байх юм бол утсан дээр үзэх юм бол шууд сорилын нэрэн дээр дарчдаг. За энэ дээр дарах юм бол энэ сорилын мэдээлэл гарч ирнэ. За тэрнийхээ хамгийн доотлолт байгаа бүлэг гэсэн төвчөн дээр дарах юм бол тань дээр бүртгэлтэй байгаа бүлгүүдийн жагсаалт гарч ирнэ. За жишээлх юм бол Ешэн захин 1026 гэсэн энэ анги руу орж үзье. За нэрийн нууч, мэйлийн нууч, сургуулийн нууч. За ингээ гараад ирнэ. За мэдээж зэрэг шууд ингэж харахад замраг байгуулчаас оноогоор нь жагсаач. Тэгвэл энэ сорил дээр ийм хүүхдүүд оролцсон юм байна. За дөнгүүд нь ингээ гараад ирнэ. За ингэчих юм бол хураангуй буюу шууд ингээ гараад ирнэ. За энэ дээр дарах юм бол энд нь голд нь нэр нь гараад ирнэ. Мэйл нь гараад ирнэ гэвчлэн за тэр нь яах вэ? За ингэж болно. Тиг оноотой сурагчдыг нууцжуулж байна. За тэгээд дахиад мөн адилхан энэ хүснэт нэрийн анализ хийгээд татаж аваад ингэж болох нэ. Ердөө ганцхан төвч дарлаа. Ийм хүснэт гараад ирнэ. За энийг ашиглахын тулд бид нэр IMT дээр бүлэг үүсгэх хэрэгтэй байдаг. За бүлэг хэрхэн үүсгэх вэ? Одоо тайлбарлая. За IMT цэгийн системийнхаа дээд зэсний бусад гэдгийг дараад бүлэг гэсэн төвчөн дээр дараад бүлгийнхаа систем рүү нэвтэрнэ. За миний хувьд бол зөндөө олон бүлэгтэй байна. За тэгээ бүлгүүдэнд тэгээ зөндөө олон хүүхдүүд байгаа. За энийг дэлгэрэнгүй харуулахгүй. Тэгэхээр шинээр бүлэг үүсгэж тэгээд бүлэггүй багш нар бол жишээлх юм шинээр бүлэг үүсгэх гэсэн энэ төвчөн дээр шинэ бүлэг үүсгэж чинь. За энд нь төрөлтийн бүлэг за 2 гэдээ оруулчих. За энд нь юу ч мөнгө бичиж болно. За ингээд бүлэг үүсгэлээ. За бүлгийн нэр гараад ирнэ. За над дээр ямар нэгэн сурч одоохондоо бүртгэдэг байгаа сая дөнгөж шинээр нэсвч гэсэн. За хүүхдүүдийг 2 янзаар бүртгэж болдог. Нэгдүгээрт нь болохоор саяны туршилтын бүлэг гэдэг бүлгийн бүртгэлийн дугаар нь ингэж гарч ирж байгаа. Энэ дугаараас хамар дээр бичээд өгчтэй. Тэгэнгүүт хүүхдүүд өөрсдөө яаж ордог вэ гэхээр энийгээс хамар дээр бичээд өгчин. Тэгэнгүүт хүүхд болгон яг санийтай адилхан бусад гэж ороод бүлэг гэж ороод бүлэгт элсэх гэсэн энэ дээр дараад төрөөнийхөө энэ бүлгийн дугаар буюу 465 гэдэг дугаарыг хүүхдүүд нь ингэ биччихнэ. Тэгээ биччихэнгүүт багшийн доотлолт энэ хүүхд ингэ ороод ирнэ. За энэ бол би гэсэн үг. За хүүхд толгой ингээд нэг удаа бичихэд энэ бүлэгт ингэ ороод ирнэ. За тэр багшны энэ төвчөн дээр дараад тэр хүсэлтийг нь баталгааж болчихно. За баталгаажсан тохиолдолд энд арталтан засах гэсэн төвчтэй болчихно. За засах гэсэн төвчөн дээр нь дараад хүүхдийн нэр зарим хүүхдүүд жишээлх юм бол энэ дээр Facebook-ийн нэрийг оруулсан байдаг. Эсвэл янз бүрийн нэр өгсөн байдаг учраас энэ дээр нь дараад өөрөөхөө засчих болно. Бас сургуулиудаа жишээлх юм бол 8x100 гэдэг 8x100 сургалтын төв гэдэг 8x100 сургалт гэдэг янз бүрээр бүтгсэн байх юм бол энэ төвчөн дээр нь дараад засаад бүгдийг нэг форматтай болгож болдог. За энэ бол нэг арга. За дахиад хэлэхэд
Энийг самбар дээр бичиж өгөөд хүүхдүүдээр нь өөрсдөө нь ийшээ эсвэлж бол. Эсвэл энэ давчин дээр дараад за энийг устгах сурагчийг. Сурагч устгах гэж устгачаад самбар дээр бичгүүгээр шууд бүртгэлийн дугаарынхаа сүүлийн 6 ороныг бичдэг. За энэ дээр 7-ыг бичих юм бол одоогонд ингээ баталгаажуулаагүй гараад байна. Энийг яаж баталгаажуулдаг вэ гэхээр хүүхдийнхаа дугаарыг бичээд оруулсан. Тэнгүүд хүүхдэд нь энд мэдээлэл очино. Мэдээлэл гэдэг ингээ мэдээлэл очино. Тэр мэдээлэл дээр нь за ийм дугаартай бүлэгт эсвэлэх хүсэлэрсэн байна гэдэг. Тэгээ тийм гэдээ дарчих юм бол түүний багшийн бүлэгт нь хүүхд нь ингээд баталгаажуулаад очиж байгаа гэсэн үг. Тэгэхээр багш нэмээд хүүхд баталгаажуулах юм байна. Эсвэл хүүхд нь өөрөө нэмээд багш нь баталгаажуулах гэсэн юм хоёр сонголтоор бүлэгт элсэж болдог. За тэгээ бүлэгт элссэн бол одоо ингээд бүх хүүхдүүдэд элсүүлчин за устгаж болно. За ингээд бүлэгт элссэн бол түрүүнийх шиг онлайн сорил руу орлоо. За ийшээ орлоо. За жишээлх юм бол түрүүнийхээ ийшээ орё. За энэ рүү ч орж бол. За ингээд ингэж дараад ингээд бүлгийнхаа хүүхдүүдийн юг харчна. Дүнгээ харчна. За ингээд маш хурдан шалгалтын анализтэй олчин нэгийг хэвлэж авч болно. Сурагчдаа танилцуулж болно, эцэгчүүдэд танилцуулж болно. Excel-ээр нь точиж аваад өөрсдөө тэн дээр анализ хийж болно. Гэх мэтлэн ийм боломж байгаа. Энэ бүлгийн системийг саяхан шинжилсэн учраас ийм танилцуулга видео хийж байна. Багш нар үн төлбөргүй бүртгүүлээд IMET CMS систем дээр бүртгүүлээд яг санаатай адилхан бүтгэл үүсгээд бүлэг үүсгээд тэгээд онлайн сорилтоор зөндөө олон төлбөргүй сорилууд байгаа. Тэдгэрийг ашиглаад ангиараа анализ хийж болно. Жишээлх юм бол төвшин дутуу шалгалтын энэ дөрв бол жишээлх юм бол одоогоор төлбөргүй байна. Хэсэг хугацааны дараа буцаад төлбөртэй болчихно. За өмсөн шатны сорил гэхэд энэ төлбөргүй сорил байхгүй байна. Анхан шатны сорилын эхний сорил төлбөргүй байгаа. Энийг 11 дугаар ангийнхан 10 дугаар ангийнхаа ажиллуул зүгээр. За дунд анги руу орохлоор баг анги болгоных нь эхний сорил төлбөргүй байгаа. 6-7 ихний сорил төлбөргүй байгаа юм байна. За тэгээ сэтвчлэн сорил руу ороход жишээлх юм бол энэ сорил төлбөргүй байна гэхмэчлэн ингээд тушаад үзвэл их зүгээрээ. За анхаарал тавьсанд баярлалаа.